Өөрөөс хамааралтай өргөн олныгаа бодоод л өвгдийн өгийг өргөнд нь түгээе гэж хүсдэг байлгүй. Хүслийг нь өг нь болтолн зондоо ирэхэд төнөмөрлөж хүрдэг юмтэй тэгээд. Зарсан төвшөнд хүрэхгүй байна. Гэхдээ хүрсэн үндэ их ээлтэй сайхан нөлөөлж байна. Зөвхөн хэрэг. Угаас сэтгэл бөгөөс сонорн зэхээтэй олон сонордож таарна. Хоногийн гаргаа баяслаар удаж. Хорвогийн нартаа мөхөд өргөжлөх мэт санаж байгаа олонт нь яаж айтаа санагдахвтай. Өгөж өргөдөж өний нартад тухалсан өгөд юу ярих нь тээтэй чухал биш байдаг байлгүйтэй. Тийм үү. Өгдөө өгнөөс үгэн дундаас үг санаж өвөлдөл мөр ахуй нартаа сэтгэлжлтэй өрсөд цөөн л байж таарна. Харин та учгийг нь тосож үгэн дундаас үгийг нь тэмтэрч өвөлдөл бөгөөд оюунта ахуй нартаа заяанта сэтгэлдээ санагалцсан өрсөн. Өөрийн өгөө тосож өрөөлийн үгийг төшиж өргөө олонтоо мөртөө явдаг хөвтэй байдаг юм хойно. Тэгэхээр сайн тамуутай сонирдож байгаа нь айттай хэрэг шүү. Тийм үү. Хүмүүн болгон тааламжтай байх гээд байвал төг цаашаа үзтэй. Тийм ээ. Харин төгөл та нар сэтгэл оюунд хат тулгаж өвөлдөл мөрдөө учиг болгож ухуулайтай. Хорвогийн нартад өвөлтөө бөгөөд очгилсан үгийг чинь тосох хүрсэн байна. Сонорцсон үгийг чинь арыг чинь мушгиж араас чинь илтэж үгээрээ далааж өвөлдлөөр хаацаалах хүрсэн ч вэ. Гэвч өөрсдийн зориг итгэл хог шүншиг энтэй бүхэн чинь мөнтөө жанартай итгэлийн чинь голыг бадмлуулж байхад учирсан болгон чинь төлөй чинь галд шатах усоо сэтгэлийн чинь хөөгөнд эрэгдэх усоо та галгалаа сэтгэлдээ гал болгож татдаг юм. Унтарч буудсан зүрхний төлөөтэй сэтгэлийн өгтөө үрсийн галыг нь бадамлуулах бус. Гал нь бадмалсан үрстэйг харин хавсаатаж өвөлдлийн жимээ илүүтэй өргөжхийг сэтгэлдээ тэйхэн чухал. Харин гал нь бадамлааг үрс дагна. Уухаа хатааж учирсан урагшилсан үрсийн араас нь гүйлтэй энэ үнэн шүү. Тэгэхээр зүрхний бөгөөд итгэлийн галаа буудаа хааж өргөж яв. Хартага хатуу зөөлөнтэй хүмүүний нартын туулалт. Ахуунартай мөн илхэнд харвин зүйлийг туулаж алдаа оноотой бүдчин итгэлийн гал сөхөрч төвчээрийн хэлхээ тасравчиг. Дотор буудсан галаа буудуудаа батмалуулсаар бай. Тэр галын чинь ирчим, заяаны чинь хөгөнд эрх хишгийг дуудална. Үйлдэлийн мөрийг чинь тэгшилж тэгдэгнэ. Харин бадамлаагүй галын араас бүү чигэл бүү зövнө, бүү твд. Мэдвөө тэр залуу авартай та нар өвөлдлээ хэлэхэд өргөн олонтой учгийг тусуулан буудлахтаа өнөдөл илүүтэй чилэж байгаа байлгүй. Хүмүүн олонд нь хүргэж гээд цонтой олонд нь түгэж гээд заяатан олонд нь уучлахыг сэтгэлдээ багтааж л ява. Тийм ээ. Гэвч сонороо биш зүрхээрээ сонордож. Учиг ухаанаараа хандаж байгаа өөрсдийн галыг нэгтгэн. Өөрийн галаараа тосно. Тэр нь л баясалтай хэрэг шүү. Мэдвэ.
5-7. Тэнгэр тээцүүд нь таацаж таасан өвгтөн манаж. Мансан өвгтөн тохолж. Үгүй айлтаж уучгийн тусуулж байхад. Юун чарваж юун тохолж явах үлээ дээ. Өнөө Хэрэн бидний цагтаа харинтай. Олон мөнхөх тэнгэрийнхээ нэвэлтэн багтахыг нь зэрсэн. Эцэг өвгдийн хөгөө нартаа тоглуулсан заяатан болон орсон. Жихээ биш сэтгэлээ талбиж сонортоос. Хинхэнийгээ шууж тунгааж засаглах бус. Өртсөндөө хөлөөж илцэж. Өрөөл хоорондоо үгээ хэмлэлдэж. Хэн багхан бодлынхаа уцаарыг өрөөлтөө нэг шидэлж хардаа хэмээ хайлаж цацлаад байлгүй. Сэтгэлдээ Монголоо багтааж, бодолдоо зонгоо санагалцаж. Тамир таваагаас тийм үү? тийм ээ. Хардаа хэлээр нь уралцаж, өрөөлтөө нэгнэж хилцэж. Удалдаа аялагаа яцаж. Хүнжилдөө хөлөө булаацалдан маргаад байлгүй. Өрөөлийнхөө өвлийг сэтгэлдээ санаж бодол оюунтаа мэдлэг болгож. Оюун санаандаа ухаан болгож талбайгаад. Хэрэг цагийн үлэнтэй өвтэй байгаасаа. Хэцээд илгэж хуйгаа хөдөрсөн өвөгт нь удан мөхсаа хэмээхээс илүүтэй. Ураг төрлөө сэтгэлдээ сангалж. Ураг төрлөө санахтаа өнө Монголынхаа ирээдүйн цаяаны төлөөл үгээ дайж үүлдээ болгооч таараа. Газар шороогоо харагдаж лусавдган бараадаж. Үүлдээ хэлэхэд халуу хүйтэн хамаагүй. Уран хангаагаан арагдаж таараа. Тогтож бодсон тоолныхоо хэлэхэд төвие танилгүй тийрэж бодлохын оронд. Хэрэг цагийн ихэл болох үйлэнтэй. Хибэж бодлуулах үрсийнхээ өмнөтэй ивтэй байгаасай та. Тийм үү? Тийм ээ. Өрөөлийн үгийг нөгөөд олон болвол залгад нь тоогч үлдээ. Харин өөхнийг нь учиглаж өнөдөө үйлдэл болгож байгаа үрсэд минь харин. Сэтгэлд нь багхантай буртах тогтохгүй. Итгэлд нь багантай болонгор үсэхгүй. Гипчэг. Хүмүүний нар тоон хар цагаан хат үзүүлэн ивэжл илэжл таарна. Харыг нь таньж гэмэн цагааныг төвөх учгийг нь ухна. Хат төг нь таньж гэмэн өрөөлийг түших сэтгэлийн хатыг бодол оюунтаа таалж таарах нэ. Үнэхээр бас үйлдэл болгож зүтгэж байгаа үртэй болно илүүтэй. Сурагдлан бодлоос суралцсан таних байгаа хэрэг байна. Учиглан ухаас ухаарн ойлгож байгаа нөмөр болох шүү дээ. Харин туунд нь хэрхэнтэй оюун бодол юу хэмээн тосож байгаа нь. Чухалтай байж таарах шуурсан минь. Яах вэ? Тэцээ. Энэ түүхээ мэдгүй хүн ойдорсон сарамжлага адил гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр яг өнөө цагт болоод байгаа энэ асуудал нь манай Монголд урд өмнө ол тохиолдож байсан болоод хэрвээ тэр тохиолж исэн тэр түүхээ хүмүүс санаж дурсаж чадах юм бол өнөөдөр яг юу болоод байгаа мэдээж илүү зөв гаргалгаа шийдэл оновчтой үйл гарах юм болоо гэж бодож байна. Таны цаг үед хүмүүс нэг иймэрхүү хандлага гаргадаг байсан болоо. Тэгээ энэ хандлага гаргадаг байсан бол яаж энийг шийдэжсэн бэ та? Таны цаг үед. Харин
түүхийн жимээрэн түүх давтагдаж явах хэмээн тийм үү? Өнөөдрийн цагийн хөвөлтэй олон болж ирсэн. Нуус товчоо хэмээж зүүн даам хөрсөн түүхийн жимээр өвгдөө мөрийг дагаж эргэж байгаа хэмээн. Эндээс өөр юухдаа цаг үе болгон шинжлэгдэн хөгжиж байна тийм үү? Дэвшиж байна. Итэлж байгаа, хэрэглэж байгаа. Дайтж байгаа. Аль бүхэн нь өөр болоод байна. Нэхэр хөгжин дэвшиж байгаа цаг үеийн түүх хэмээгээд эрг цагтайгаа сэтгэлдээ багтааж хослуулан санаам гэвэл бэрх. Харин цаг үе болгондоо мөн чанараа таньж зүрхний гал нь баттарсан. Монгол орон агарыг нь тэж итгэлийг нь сэтгэлдээ өвөрсөн. Цагийн түүхэндээ уухаа хадаж урагшдох хэвэл үнэ. Мандан батрал бөгөөд эрэг цагийн зүйтэй өгөө сэтгэлдээ бөгөөд бодолтой үйлдэлтэй мөрс нүгэл үнэ. Ямар та эдийг идэлнэ. Ямар та цаг нартыг туулна. Хамаагүй. Өөрийн итгэл сэтгэлдээ Галаанбаатар болж өнөөдөр Монголынхоо төлөө үйлдэл хэлэхэд уухаа хадаасан үлсэн. Өөх түүхийг цагтаа мөрлөж өнөөдөр Монголоо өмгөөлөж ясаараа тулж цусаа урсгасан гэвэл үнэ. Ахуу нарт амин хөвгөд итгэн буудлаатай эргэвчиг. Ард нь юу нэн бэ гэдгийг нартаа авраа даяага тогтуулж замнлаа засахад хүмүүс өөрийн хүсэл зоригийг батрахдаа энийг илүүтэй сэтгэлдээ дийдэг. Эдийг нийтэлж ахуугаан зогцлооч. Амин хишгээ ахуу нартаа өрөөлөөс дордуулалгүй. Өндийн босгож хүндлэлийг нь өрөөлөөс татварчиг. Хүмүүн болгон их ороо газар шороо хэмээх энэ үнцэнтэй. Учигтан болгон ухаар манхи төлөө суудалдаг. Энэ үнэ. Хороогийн нартад их орон дэлгэн садан газар шорооноос илүүтэй эдийг нь дээдэлж эзэн ирэх хандан автаж шидэнд нь шунаж хөсөмжөндөө баригдсан. Хоногийн гаригцаан эргэцсэн. Хорвоогийн гариг хоногтон баригдаж тэлсэн үрсэн ариун. Энэ дундаас хитэн сэтгэлдээ учгийг нь ухаж цэнийг нь ойлгож. Их орныхоо төлөө газар шорооныхоо төлөө уухаа хадаж урагшлан батардаг бол юу цэнтэйг нь таних. Яах гэж нартад хүмүүн болж хөх толботон Монгол болж эрен цагтаа мэдэлсэн юм. Таньдаг бол ямар хүмүүс. Содар номыг нь шимтэн учиг хэлхээгээ өгүүлэн буудлаатай өвгөд олон айлдаж байна. Тийм үү? Нар торвод замбууланд ичээвдаа мэндэлж хүмүүн болохдоо бол таараа Чингис болсонгүй. Туулан түүнийг мөн чанар зүрхний гал нь итгэлийн хөгнө. Түүн дэрлэв. Таниулан соргов хэмэв. Өдөө олон түүхээ хуваалцсан өвгөд олон өсөг баг наснасаа жаргасан хэмээсэнгүй. Зовлон тоолов, харыг үзв, хатуг танив хэмэв. Даван гарав, эрслэн босов. Манлайлан тэмцв, уухайлан урагшлав хэмэв.
Энэ өнөө Тийм ээ. Тийм ээ. Үнэхээр тэгвэл тэр үнэн Боломжгүй бүтээж байсан. цаг нартын түүхийг цогцлодог байна. Харин тэр үнэнд сэтгэл элбэж, итгэл өргөж, зүрх шулуудаж, хэм өргөж, шүншиг дэвсэн үрснэ. Тэнгэрэн даалаж, газар тушиж, таасан өвөгтөн хаацаалаж, иргсэн өвлийг нь тэтгэдэг байна. Тэгээд зүтгэсэн үрсэн газрыг хэн ойлгож, тэнгэр эцхэн харагдаж, эвэлийг нь тосож, уухаар хатааж, өрөөлийг дагуулж, үйлдэлийн мөртөө нартаа түгэдэг байна. Хэдий хүнийг дагуулна, хэдий хүнийг манлайлна, өөрийн чадамж, уухан хэлхээ тэлдэг байна. Урагшлах үйл тодордог байна. Нэхэр дагуулан манлайлахыг итгэлэн өрөөлд болон өгүүлдлийг хэлэх нь гундайлгүй бүхэлхийг Үүний сэтгэлдээ илүүтэй хатаах нь урд тал болгож чухал байна. Аадлаараа. Мөрөн жил хэмээнэ. Олонтой үүд хэлцэн. Эрэг цагийн сайнаа дуудлана. Хөвгд олон ч мөнтэй түүгэн сэтгэлдээ тайна. Гэвчиг тээсэн хүслийг минь ирнэ. Тоо болон өвгдийн нартад буудлаатай хөх тэнгэрээсээ түшиж харж байгаа хөгнө. Замбуулан нартад амин хөгтөө оршиж байгаа үрсээс хамаатгана. Утам заяаны угсаагаровлын олонтон өвгд өндөр тэнгэрээсээ дан ганцаараа үйлдэл хэлхээ зүтгэн мөрлөөд уучийн хэлхээ тухаарл хайрлаж өгд ивсэд сайн цагийг бүхнээр нь дуудлахгүй байна. Ивэл цагийг нартад бүтнээр нь багтаахгүй байна. Амин хэлхээтэй ясан тулгуур цуссан багантай үрсэн. Түүнд зүтгэлээ өргөж, нүмрэн үзүүлж, хүчээр барьж уучгаан тосуулж, сайн цагийг дуудлах байна. Тэм. Сайн цаг ивэгдэж барбас ирэх учигаас хүсэл болгож үрстэй дайж байгаа хэрэг байна. Эзэн тодорж их л үлэн хэлэхэд ивэлтэй учгийг нь өргөндөө таниулж өнтийн заяага өргөж дийлэх хөгийг тэнгэр газар нь таалах учраас таниулан мэдүүлж байгаа хэрэг байна. Галаморон хэмээгээд хүмүүнээс хүч бөгөөд ирч хүчийг шаардах жил байна. Хүч бөгөөд ирч хүч. Зүйтэй хөгөө үнэнтэй итгэлээ. Нүмертэй хөгөө таниулсан үрсэ. Тэнгэр таалаж газар түших үе байна. Түмэн олон зон арданч ба. Төрдөө тэтгээд суудсан болчор олон үрсэн ч ба. Үнэнд хэр нийцэхээс мөхөн илүүтэй хамаарах нь зүтгэлийг хэр үнэнд нийцүүлж тэнгэр давараадаж газар таадаж өргөхөөс хамаадах байна. Тэнгэр хэмээхэн тийм оршихуй хэлхэнд навуудалж хөрөстөр буудлаатай эмтэй бүгдийг нь тэтгэж иргсээр хэдэн зууныг бараадсан байна. Харж бай цагаан байж ялгаагүй хорвоогийн нартад оршин буудлаатай бол үрнэ байна. Хар таж үтгэр. Борол тэрнэн чувэ. Оршихуй вэлиг нартад хүртэж амин хөгөө илээдэг байна. Тэгвэл бүгд ивэлийн хүртэх гэж тэмцэж байж таарах нэ. Бүгд л оршихж тэмцэж байгаа гэж байна. Тэгэхээр бид ч гэдэг оршихын тулд Үнэн угаас нартад өвөлдлийн хэлхэнд арыг нь харж тодорсны ард бүхлэгдэх зүйл. тийм лээ. Ататандайсан
Өчөглөн ухаан үг хэлэн таараагүй өрөөл тойныг тэгэж тэмцэж болдог л. Гэвч хинхнийх нь үнэн. Боротох боломжгүй. Нэ. Гэвч ялаад гараад ялан дийлээд ардаа нь юу тодосноос. Тэр үнэн нь өрөөлд бүхлэгдэнэ. Өөрийн үннээрээ хүмүүн болгон тэмцэлдэнэ. Тийм лээ. Тэгвэл бол та бүгд тэгж байгаа хэрэг. Арыг нь мэдэхгүй. Өнөд өөрийн үннээр тэмцэлдэж байгаа хэрэг. Харч бай цагаач байлгаагүй. Амар хэрэг юм. Нэгэн болон цаг нар хэлэхэд та нар ямар харагддаг мэдэх юмтэй тэгээд. Аргиш та нарын сэтгэл чинь тэгээд юу гэдэг юмтэй. Хэртэй хараад тэндэг юмтэй. Хэтэйцэн цагаан нь юу хэмээн санддаг юмтэй. Өлөвтэй өхөн үрэлд. Чамд харна юу юм? Цагаан нь юу юм? Мөнтэй л өөрийнхөө санаж сэрэж ойлгож өөрийнхөө болгож байгаа өөрийнхөө үннээр хамгийн сайн гэсэн бүхний л цагаан баг та. Хартаа гэх юм бол Нэхэр түү чин л харуулсалтай байна. Ихлүүгээр чин л айлтхад. Чиний санаж сэрж байгаа бүхэн чинь чамд цагаан өргөл чинь харуулна. Чи өөрийн сэтгэлдээ хүнэн хэмээн сансан үйлдэлийн мөр чинь дангаан цагаан бус. Үйлдэлийн хэрхэнд үргэлжлэх өрнөх цагийн хэлхэнд харуулъя юм. Тэгэхээр хүмүүн өөрийн үнэнийг үргэлжид шүүж тэнсэлж явах чигт. Итгэлийг тэнгэртээ өргөж харин газар та өөрийгөө шүүж тэнсэлж явах чигт байхгүй. Шүүж тэнсэлж явснараа гариг та өөрийгөө хорж мөнтэй уухалж барна. Өөрийн үнэ л гээд уухаа хадаж урагшлан тэмцээд байвал. Ёроолгүй тэнийг хөвөлхос. Тэгэхээр та нар өөрсдөө туулал бөгөөд эрэг цагийн хөвөө илүүтэй шүүх хэрэгтэй. Сонирдож байгаа олонтой өөрсч гисэн гიშгэлж ирсэн мөрөө эргэн нэг тандах хэрэгтэй. Итгэлийн галаа их нэг ажих хэрэгтэй. Хэрвээ үнэн хэмээж итгэл болгож өөртөө сэтгэлдээ багтаасан бол түүндээ хадахуга зүтгэлийн хөгөө бүтэнтэй талбаж мөртийн хөгөө оршоож явах хэрэгтэй юм шүү дээ. Оршоож ирэхтэй л бүгдийг үргэлж тэнслэх хэрэгтэй. Өнөө хотлох хэмээж, зөв буруу юу хэмээж. Эзэн байгаа хөгөө өөртөө үргэлжид таныхыг зорьсноор үйлдэлийн мөрдөд чадамжтан болно. Хаширлан ухаж эргэлзэн тэн гэж хэмээн бодол оюуныг илүүтэй чилэж оюутны хөгөө алхамдаа таньна. Тэгэхгүй болбол хэлэхээр хийж гээд уучлахаар үйлчих гээд өөрийн тархихгүй мэд хадарсан ус хорвоогийн нартад ариун биш шүү. Туулаж ирсэн багхан туулаж таньж ирсэн багхан мэдлэгийг харж ирсэн багхан учиг сонорцсон багхан ухаарлаа өөрийн үнэн болгочих гээд өрөөлийг шүүдэг үрс ариун биш шүү. Ийм л байх учигтай. Тэгж л орших. Өөрт нь бүгд өрөөл таалгаж тавьд хандах гээд байдаг үрс. Өрөөлийг шүүж үйлдлийг нь дэсэлж байгаа биз дээ.
Буруу зөвийг нь сэтгэлдээ олонтой талтын хөгөөр танин мэдж үүлийнх нь орон зайд өрөөлийг үнэнтэй бөгөөд зөвтэй хөгөөр нь бүтэнтэй дэнсэлж маргахгүй хэвдэж чадах юм шиг цэцэрхэж мэдэх юм шиг мөөр хөрсөн ариун байна. Тэм. Нэг л харсан зүйл нь төглийн үнэн мэт. Нэгэнтээ сонирцсон уучиг нь хосгүй үнэн мэт. Хоосон цэцэрэхтэй үлсэн хорвоод нартад ариун байгаа хэрэг шүү. Тэхэн үлсэн яах вэ? Бусдад дэм болох биш. Өрөөлийг хорлох. Өвөлдлийг нь татаж уучгийг нь хугслах. Тэм. Нөгөөд олны вэж ирсэн туулын хөгийг нь ярьж. Үлгэр домог болгож үг төв хэлцхээс илүүтэй. Өөрийг нь хэмбэ хэмээх. Өнө сэтгэлдээ юу хүсдэг вэ хэмээх. Өвгөд олон буудалж үг болгож өрөөлд айлдахыг зорддог. Бодол той чадамжтай байхыг хүсдэг. Цараагаан талаа байж хөгөн өндөрсгөөсөө хэмээж айлддаг. Живчгээ сонирдож байгаа үрсээс хэдэн өх нартад ихээ хөглөн. Хэдэн нартад ихээ гундаалтай бодолдог болоо. Хөг гэдгийг ариунтай хэл. Хэрчим хэмээгээд ариунтай дурслаа тэм. Юунаас та нараа өчөглөн ухаад юу илүүтэй сонирдон таалдаг. Хөөч. Өөрөө миний хувьд бол нийтээрээ л их сайныг хүсдэг баха. Муу ч явсан, сайн ч явсан хүсэл нь бол илүү байхыг хүсдэг л. Гэхдээ тэрэндээ хүрэхгүй, чадахгүй хоосрах үг их байна. Амлснаасаа мартах, хэлсэндээ хүрч чадахгүй. Мэдтгүйгээ мэддэг юм шиг бусдадны гайхуулах хөвгтэй хүн их байна. Тийм болохоор тэрэн дотор үннийг нь олох гэж тэн дотор үн цэнийг нь мэдэх гэж хэцүү юм аа. Би ч мөн адил өөрийн өнөөдрийн байгаагаас хэдий сайн явж байгаа ч гэлээ илүү байх хэрэгтэй гэж шаардлага тавьдаг боловч үүндээ шаардлага хангаж байгаа нь хангахгүй байгаас их ховорхон л байх юм. Тэгэхээр энэ төлөө тэмцэж зүтгэхээр л явна. Алдаж онж тууллаг тэнцэлгээд хичээж л явна да. Та төрөлт байна. Насыг нь бодоход. Юу тийм байвас. Хөргөн олныг ажиж хорвоогийн нартаж өөж тансалж олонтой зүйлийг өөрийн юундаа өчөглөж байж таарна. Хүн гэдэг хүнлэг байж сэтгэлийн хөвгөн цагаан байж ул балах сүрэн зүй тавигддаг. Өрөөлийг бодсон сэтгэлтэй өргөнөө сансан үйлдэлтэй өнөө нартад буудлаатай хүмүүс нийлүүтэй гонддаггүй. Суурин зөв хүмүүс, сэтгэлэн цагаан хүмүүс ариун харыг өрөөлөөс үзэж хорвоогийн нартын туулалдаа бартавчиг. Ирэх цагийн хэлхэнд өгөлтлийн мөрн илүүтэй талбидаг юм. Суурин хэмээ санавал хөвөөрийн айлтсан зөв. Сураг болгож дуулаж байгаа үрсээ ховд харна. Төөхнийг илүүтэй сэтгэлдээ тэгээд явбал муу хорхийн таниг л болно. Юунд хэмээ байсан.
Зүгийг нь түүчилж үннийг нь өгүүлэхийг сэтгэлдээ тээсэн өрнө. Олон цагаан байвч тойрог нь харах уучхтай. Тийм билээ. Хар байж гэмээр тойргийн үннийг таньснаар цагаан голчныхоо үннийг уухайлж бартг юм шүү дээ. Би цагаан хөө гэд байвал оршуудаа хэвэгдэж өргөн олонтойгоо хөвцөлдөж бардаггүй юм. Мөн чанар нь цагаан байвас урвдаггүй. Голч нь үнэн цагаан байвас өөрөөс холддоггүй юм. Олон цагаан нэгтэй тойрог нь хар байх учиртай. Тийм үрс зүү зөксгөө бүхнийг нь таних. Буруутай балагтай байгааг нь шүүгж таньсалж. Алив зүйлийн хэлхэнд гар цагааныг үргэлж ялгаж тарьж мэдэх ухаантай байдаг. Цагаантай голчиг сэтгэлдээ бүтэнтэй таниагүй хүмүүс. Хар давтаж хорвог хий хоосон өнгөрөнө. Өөрийн биш өрөөлийн учиг давтаж. Үгний хэлхэнд амьдын нарт таварнаа. Цагаан голчтой хүмүүнээс үгний ундрах итгэлийн хөөгн бүрэн бадарна. Цагаан голчтой хүмүүнээс өрөөлд айлтсан үйлдэлийн мөрн үг нь үнэн болж, цэнтэй болж өргөлдөх хүрнэ. Хар голчтой хүмүүс өрөөлийг өөрийн үнэн хөгөнд давтуулахгүй. Том ашиглана. Тивна. Хоосон автуулна. Итгэлийг хоосон дөрүүлнэ. Цагаан голчтой хүмүүс нартын байгаа бүхнийг нь үнэнтэйгээр нь тодолж алдаа оноог нь хуучилж өрөөлийн багантаж адуулна. Гэвч очгийг нь сэтгэлд нь төрүүлж ухааныг нь оюунд нь сануулна. Тэгэхээр нь юу болноороо сонордох ухаан сурах хэрэгтэй байна. Өөр хэрэгтэй хэмээж өгүүлсэн үгсийг нь санагалзан тосвол давтан сонсож тархин оюундаа санагалзах хэрэгтэй байна. Ёолон даяара үгийг нь өвлдөл хэмээгээд санагалзахт сонордохдоо нэгэнтэй уучлаад багадтай зүйлийг нь сэрж санавчиг. Өөрт бөгөөд өвлдөлийн хэлхэнтэй мөр болохгүй алддаг. Монгол заяа тунгод. Давтан өвлдөж, давтан сонордсноор түүгээ сэтгэлдээ хадгалж өвлдөл мөртөө гүн шингээдэг. Монгол заяатан хөгт толбтон бол таараа эзэн заяаны хөгт. Бардам шүү дээ. Гэвч бардамтай өгөө чимэг болохын тулд алив зүйлийг давтан санагалзаж, давтан сонирдох хэрэгтэй. Тэгвэл өөрийнх нь оюун бодол үйлдэлийн мөртөн гүн суун. Гүн суусан төөхөн мэдлэг нь чадамж болно. Дадал болох нь. Тэгэхээр юуг сонирдсон, өөрт буруу гэж санагалзсан ч, зөв гэж сэтгэлд нь бодсон ч, үннийг нь хайх гэж давтан сонсох хэрэгтэй. Давтан ажих хэрэгтэй. Тэгвэл мэдлэг болж өөрт нь чадамж болдог. Арвын их чадамж тунгаж үү. Хар цагаан гэж ялахгүй мөн чанарын таних юм байна. Дээдсээ. Өөрөөр хар цагааныг ухахдаа цагаан нь илүүтэй нөгөө сайн санааны үзүүч шар тус гэдэг шиг тухайн үйлдэлийн одоо мөрөн нь илүү цагаан одоо юмыг түгээн дэлгэрүүлдэг, бүтээдэг, буй болгодог гэвэл энэ цагаантай илүү холбоотой юм болов.
харин ямар нэг зүйлийг устгадаг, өгөөтгдөг, сөөрүүлдэг юм нь харт талдаа орох юм болов гэж сандаг. Тэгээд таны хувьд яг өөрийгөө яг одоо мэдээж хэрэг онгод болоод өнөөдөр бидний та ингээд айлдвар айлж байгаа хувьд дотор нь цагаан хүрээний хар байсан болов гэж санаж байна. Гингүүт тухайн үедээ та одоо хэрхэн өөрийнхөө хар цагааныг ялгаж өөрийнхөө тойргоо одоо дотоодоо цааруулж, цайруулж хүрээгээ хараар татж байсан бэ. Тэрийг мэдээ үү гэдэг. Таниж мэдэж туулаж иргсэн ухаарлал өөртөө дэнслэх шүү дээ. Хоёр талын жанжид очиглан хэлхэлтэд ирүү туланд буудаллаа гэж санаа. Тэм өргөн олноо дагуулж баатар ирсэн манласан жанжин нь өвгөн бий байлаа гэж сэтгэе. Очиглан буудалж ирүү туланд буудлах өрөөлтөө нэгэн дайчин ирэмэн. Ардтана, цон ардтана бай. Авал гэргийн бай. Ивэсэн үрсэн бай. Түшиглэн дээдэлсэн ард олно бай. Тэм. Тэр ирж ялгаа өгөө. Зонуудах тайвэлт. Цон ардтаа түшигтэй. Ивэл гэргээдээ дээдлэгцэн, ивэл тэвэрстэй сайшаагцсан эцэг нь. Гэвчэг өвгөн миний урд болбол атаатан дайсан мэн. Тийм үү? Тийм билээ. Миний хүсэл, миний итгэл, миний сэтгэл, миний туулын чадамж таньсан мэдлэг. Даван гарч байж гэмэн би ялалтыг амтлан атаатаа дайсан баатар болж зондоо үнэлэгдэн. Амраг хань ивэсэн үрстэй амьд амьд дүрээ үзүүлж илүүтэй хаврыг нарт татуулан. Энэ миний үнэ. Өөрийн үнэнтэй нийцхийн тулд би ялан дэглэх дан аз бодлыг сэтгэлдээ тань. Тийм үү? Гэвчэг миний үнэнд тэр хар боловч би цагаан боловч түүний хувьд би хар. Түүний оршууд би харна. Дайтаж ирсэн атаатна. Манлаж ирсэн дайсныхан тэрэгүн. Дарж чадавас дагуулсан олныг нь буцаахна. Манаж чадавас зонгарда заяатан олно хаацалах түшигтэн болж суудалхна. Хинхэнийх нь үнэн бай тийм үү? Тэгвэл би хар болох уу цагаан болох уу? Чиний хувьд. Цаг үе тулж байгаа хэлэхэд хүмүү хар цагааныг хослуулан танихыг зорддог. Тэгэхээр голон цагаан хүмүү тойрог нь хар байж гэмээр харыг таньдгаа гэдэг байна. Нийгэм орон зайд чинь болж өрнж байгаа бүхэн чинь хар биш. Та нарыг сулгаж байгаа. Амьдын ардтад нь туулж байгаа хар цагаан хатуу зөөлөнч ялгаагүй. Чамайг чадамжтан болгох гэж би болж байгаа заяаны хөг. Сүнсэнд нь туулан мэдэж таних учигтай давах ёстой заяаны нүмер. Энтэй болгоныгоо сэтгэлдээ тэгээд ялгаж салгаж харахыг зоригоос. Хар цагаанаа өөрийн сэтгэлдээ угтаж тань. Хар цагааныг хослуулж өөрийн сэтгэлдээ тээсэн болвол үнэт байгаа өөрийн үнний төлөө ууха хатаж урагшлан тэмцгэн. Тэмцэл донд оршиж байна шүү дээ та нар бол тараа. Газарт гагнаас болохдоо тэнгэрт ивэгдэж ивэлтэн болохдоо оршихуд алдраа бүхлэж алдартан болохдоо
амьдын артаа өвөлдөлтөн болж өөрийн цаяагаа төгрөмлөхт тэмцэлд амьдарч байна. Тэгвэл тэр тэмцэл чинь юугаар юу цагааныг ялгаж өөрийн сэтгэлдээ тээхээс ихтэй байхгүй. Атаатан дайсандаа өгтөж айлтсан учранда бидэн ялагдвал бид өөрийн сэтгэлдээ үндийг таниагүй байж болно. Тийм. Туулаж ирсэн туулалда тэнхлийг баг оргисон байж болно. Элдээ атгаж бамбаагсаж саадха хөвчлөхдөө бид баган хүч өргөсөн байж болно. Тийм. Тэр надаас илүүтэй үнэн байсан учраас надаас илүүтэй мэдлэгтэн чадамжтай байсан учраас ялан дийлсэн байж болно. Тийм. Гэхдээ ирүүдэн тулахын урт талд түүгээ санаа шүү дээ. Түүгээ санахтаа тэнгэртэй даадах шүү дээ өөрийгөө. Даасан тэнгэртэй мансан өгөдөө. Ардаас минь итгэл нөмрлсөн. Сэтгэлээ надад нөмрлөг өргөсөн. Баатар ирсэн хар. Тийм. Итгэлээ өргөсөн шүншгээ дэвсэн. Олон тойчгийг харна. Тэгвэл дан гац ялхлууч юу? Ялхахын төлөө цусаа ясаа ирээ зоригоо хөг бүгдийг нүргэх хэрэг ба. Тийм. Тэгж байж ардаа бодсон нэг. Өрнөх цагийн хэлэхэд ирээд өөд би болох хүчгээ хүсэлээ багтааж дурна шүү. Аль нь ирбийн тэнцүү ухаа мэдлэгэм тэнцүү ирсэн тулаад тэнгэртэл датгах шүү. Амьдын наадтай чинь хөвөө ухаа туулал та нарт тийм орон зай. Та нар тийм сэтгэлийг хөг туулал тохиолгүй учраас та нар бүрэн гүйцэд ухахгүй л дээ. Амин чинь тулсан хөг. Сэтгэл чинь юу бодогдох бол? Оюун чинь юу үсэх бол? Бага бүх зүйлээрээ чадаж таних ирсэн бүх зүйлээрээ оюуныг шавхах. Ямар үедийг туулал танихгүй учраас мэдэхгүй шүү дээ. Гэвч 90 цаг чинь тийм л байгаа шүү дээ. Бодлороо ажиж сэтгэлээрээ нийхэм зонголно. Багтаага сэтгэхийг хүсвэл хоногтой багтаах жаргал зовлонгоос чань илүүтэй. Орш хууй шүү дээ. Зонтч. Заяатан олонч. Нийхэм илгээж. Тийм. Монгол заяатан оршоо. Нийгэм төр засаг зонгардаан гэгэрүүлж манлайлан урагшхуу өрөөл тойныг харид шний хүнсэн болж эдшин болж автах гэдэг. Ийм тэр цаг нартын ихэхэн том хөгийн өмнө буудалж гад өвөр хоорондоо хэмлэлцээр өрөөл тойныг нэ шүүж тэнсэлсэр уул хайрах таарагдаж ус мөрнийг нь мараадаж үүлтэй уучга отгоо болгон ёс таньшлан ондоо багт бүгд өөрөөрийнхөө тайлж бүгд өөрөөрийнхөө уучглаж бол тийм босоо Тийм ээ. дан ганц алдар нэрээрээ мах бодороо энэ нартад эйхэн баган хаварда эзэн биеэр оршиж байгаа. Чимэн Тийм лээ. харин сүнс чинь яс чинь цус чинь эцэг өвгдий чинь өвөлдөж ирсэн хүч номерлож ирсэн шид дааж ирсэн учиг чинь чамайг ташуурдаж байгаа. Энэ яс цусны чинь сүнсний чинь хүсэл
гэвчэг энэ өөрийн чинь сүнсний хүсэл бун. Мөн байх гэж нугаж. Голын хатгас гэдэг энэ нохоо. Зүйтэй. Тэгвэл үүгээл хослуулан санахын цагт өөрийн нартад үйлдэх өчгийнхөө хүмүүн тосноо. Яс цус чинь юу хүсэж байна? Сүнс чинь юу хүсэж байна? Үүгээ сэтгэлдээ тэнсэхэм урагшлан тэмцдэг юм. Яс цусаа дагаж удам усаад одолно. Сүнсээ дагаж сүнсний хөг үйлдэлийн мөрөнд ажигдана. Үүгээ нартад хослуулж барсан хүм олон зүйлд гонддог. Илүүтэй зүйлд нь автдаггүй. Зорилго тодорч заяанда зүтгэлээ өргөдөг юм. Харин олонтой өрсөн яс цусныхаа удам заяаны өгшлийн мэдээлэл нь дараатаа бодлоод нэхлэргээд сүнс нь илүүтэй өөртөө зүйлийг нь хүсэлж түүнтэй хүртэл тэмцэл орнуулдаг. Өөртөөгөө тэмцэл хүсэдгүй шүү дээ. Махан бодон тэмцэлтэд, сэтгэлэн тэмцэлтэд, сүнсэн тэмцэлтэд. Эдтэй гурвасаа алийг нь сонгохоо оршиж байгаа нэг нь үнэнтэй хэмэж бүтэн танихгүй. Өөрийгөө танихгүй хүмүүс өрнөх нартад яаж үнэтэй цэнтэй өөртөө үнэнтэй орших вэ? Айл бүхэн үнэн бос удал мэт. Айл бүхэн цэнэгүй мэт. Тийм үү? Сүнснийхөө хөгийг нь таалан болгоогоод итгэлийн хөгийг нь сэтгэлдээ барьсаж махан биеийн түүг нь таалахгүй дараатай хөвгөнд нь навтаж уучлахгүй хөвгөд нь хамаарад байвал сэтгэл нь чилэж сүнсэн зовнон. Тэгээд өөртөө тэмцэл үүсэн. Зонтоолон заяатны өмнө сүнсэн сэрсэн сүнсийн сэрэгсэн томон олон хөвгөд нартад үлээ барсан уу? Өргөсөн уу? Үйлдсэн. Олонтой заяатан олон сүнсэн сэрсэн. Хайсаар баг. Юу хайх юм? Одоо болбол сэтгэлээл хай. Сүнсэн сэрсэн бол сэтгэлээ хай. Сэтгэлээ таньсан бол махан бие зүйтэйгэр өдөрт. Захиран зарцуул. Зүйтэйгэр өрг. Сүнс чинь өнөд удаан оршин буудлаатай мөнхөд илүүтэй удаан үргэлжлэх гэдгээ учиглаж таарна. Тэгвэл сэтгэлээ зүйтэйгэр өдөрт. Сэтгэлээ удирдах байж махан биетэй ийцэн болно. Тэгвэл махан биендээ автаж махан биенийхээ хүсэл таашаалд нартыг хилээж байгаа үрс ариун. Сүнс нь мянга хүсээд мянга учиглаад илүү зүйлийг дүүргэх гээд учигтэн зүйлийг ухааруулах гээд тэмцэлтэд яах юм? Махан илүүтэй давуу та байгаад байвал гал 50 жилдээ Монгол заяатан хөвгт толботонгод болтаараа илүүтэй сүнслэг байвал айтай. Сүнсийнхээ үгийг нь дуулаж, сүнснийхээ төлөө үйлдэлийн мөрт зорддог ус ариун байгаас. Сэтгэлдээ эзэн мах биетэй захирангуй байгаас. Махан биенийхээ нартад хоногтой багтаасан чаргал зовлон туулалтаа авталгүй өрсөн. Ариун байгаас. Хоногтой буудлах чаргалтаа эргэдэхгүй. Хорвоогийн нартад буудлах үнэндээ баригдаж сүнсээ дагжил оршоосоо. Тийм үү? Тийм үрсэн хог толботон дотор олон болбол ирэн цаг чинь илүүтэй ивэлтэй байх нэ. Ичгээд олон үрсэн уухай хатааж урагшлаж сүнсний хөгөөрөө хорвоогийн нартад үнэнийг ухаалж урчхийг тосуулж өөрөөс тиймөрөөр чадамжтан байх нь сүнсний сэрхүүтэй хөрсөн сэтгэлийн хөгөөрөө
илүү тав яатан байх намартан байхыг зарах нь. За. Тэгээд энэ таны одоо айлтгуурыг сонсож байгаа өөрсдөнд ер нь сонирн зэхэгдсэн хүмүүс дийлэх нь байгаа болов уу гэж бодож байна. Тэгэнгүүт энэ айлтгуурыг сонсож амжаагүй цаана одоо чихэн хаалттай байгаа тэр өрсөний хувьд болохоор тэр сэтгэлээ сүнсээ сонсоод сэтгэлээ бөглөөд явах нэг нь одоо тэр асуудал байна. Нөгөө талаас яг энэ сонирн зэхэгдсэн өрсөний хувьд болохоор таны айлтгуурыг хүлээн аваад сэтгэлээ ингэж сонсоод сүнсээ сонсоод сэтгэлээ бөглөөд итгэлээ батжуулаад явахын тулд яг өөрөөсөө хамааралтай байгаа зүйл дээр эзний сэтгэлээр хандаад өөрийнх нь заяанд эзэн байгаад явж байгаа үрс байгаа. Гэтэл тэр үрс нь хичнээн ингээд өөрийнх нь заяанд эзэн байлаа ч гэсэндээ одоо өөрөөс нь одоо хамаарахгүй би үл хамаарах тэрхүү зүйл дээр хэрхэнтэй яг голчоо алдахгүй үннийг ингэж одоо зөвх зөрөгтэйгээр бариад тууштайгаар мөрлөх вэ. Таны хувьд яг амьд ахуй цагт чинь яг энэ нэг өөртөө эргэлцсэн байдаг юм уу? Сэтгэлийн ингээ гал нь бөхсөн зүйл тохиолдоод тэрнийг ингээ даван туулсан одоо яг туршлага ямар тийм туршлага тоолол Махар. түүнийг хэрхэн даван туулж өөрийнхөө сэтгэлээ бөглөж сэтгэлээ батжуулж өөрөөр олондоо тусыг дэмийг хөргөж байсан бэ. Хөрнөж буудсан өөрийн туулалдаа таних иргсэн хөгийн учгаа. Ирэх цагийн хэлхэнд өөртөө хаан болгож тогтоосноо. Үйлдэл болгож нартад үзүүлж амьдрсан биш таар. Төөхөндөө тэгж ухаан таних мэдлэг болголоо гэж өнөд дайлтахаас илүүтэй. Туулж ирсэн туулал бүхэн худал мэт. Өнөд байгаа оршихуд үзэж харж байгаа мэт бүхэн нь өнгөгүй мэт. Сэтгэлд буудалж оюун бодол хоосрох үе хүмүүн болгонд тохиож л таарна. Өөрийнхөө мэдлэг туулалдаа хамаатаж шүт. Энэрлийг үзээгүй хүмүүн энэрл алсархад сэтгэл гонтон. Эд үзээгүй хүмүүн эдэн цөхөрч эдийн өмнө бүх хийж таарна. Гомдол харуусал хуурам эхлэлт. Хөлөн айлуу бүхнийг нь үзээгүй хүмүүн төвөндөө сөхөрч өөрийн сэтгэл там болгож оюун бодлыг гомдаах үе бий. Үзэж харж туулыг хэлхэн таньсан бүхэн хоосон бит. Өөрийн үннийг өгөөсгч үрсэхгүй. Гэвч өөрийн үнэн дан гац өөрийн үнэн байхгүй юу? Бус төв нь худал. Өвгөд олон учигдж өөрсдийн түүхийг айлдаж өөрийн оюундаа багтаа гэдгэд чоон айлдаж хэдэж байна. Тэгвэл жийлдээ нарт та дөрвөл төвлөрд буудалж хүмүүн хөрсtöд мэндэлж эргээд буцаад хөрс шороодоо хөрвөөдөг гэдгийг чам юм. Тэв. Нарт чиний үнэн уг та бол юу ч баталгаалгүй. Гэвч чиний мөрчин үнэн байх гэж байхгүй. Хожим. Чи нартад юу ч үнэн хэмэж батлах гэж амьдрав. Гэвч чиний өөрийн чинь тууллын үнэн чамайг тодлох мөрчин үнэн байх гэж. Хүмүүн нартад хоосон үнэн тэмцэд оршдог мэт мөртлөө.
Нөхөж өргөцсөн чиглэгээ тэрэгтэй үнэнэ нартад өргөн олондоо бүхлэх гэж тэмцдэг байхгүй. Сонирхон байгаа биз? Нэгэн орон зайд чана шинжлэх ухаан хэмээгээд өөрийн үннээ батлах гэж удад та эрдэм там мэрэгд хэмээсэн чадамжтай өрсөн чэлдэг. Өөрийн үннээ сэтгэлдээ өгтаа таних хэрэгтэй. Өөрийн үнэн чинь зовлонтой байж болно. Баясгалтай, жаргалтай байж болно. Гэвчгийн чинь чиний үнэн шүү дээ. Тэв. Харин чиний үнэн худал болж болдгоо гэдгийг сэтгэлдээ тээсэн үсэн хашир болдог. Алив зүйлийг хаширлан санаж байгаа хүмүүс өөрийн сэтгэлдээ тэмчээрийг өвдгөл болгож санагалзаж тэлдэг юм шүү дээ. Энэ ч ганцхан миний л үнэн хэмээж сэтгэлдээ санагалцсан үнэн. Өрөөлийн үннийг сэтгэлдээ тээж хорвоогийн үннийг сэтгэлдээ цогцлоох гэж амьдэрдэг. Тэгэхээр бөө заяа тангууд илүүтэй чин чөө үннээс илүүтэй нийгэм орон зай өрөөл олондоо өгүүлэгт жамын үнний төлөө орчдөг байхгүй. Төвний төлөө тэмцдэг байхгүй. Өв хэмээн өгүүлэн тэв. Тэгвэл хүмүүн болгоноор тад орон зай цаг хугацаанд нийгэмтэй мэдэлсэндээ болвол газар шороо их нутгах нь төөхөн алдрыг Монголоо хэмээж тэгээд мэдэлсэн бол үнэ. Тэм. Гэвчиг төөхөн үнэ хайртай хүмүүний иргэншлийг нь тэгээд хайртай нутагт нь буудалж амьдэрсэн ч яс тусдыг ч хэлэхэд тэр чиний үннээс холдохгүй шүү дээ. Сарнахгүй. Бурууч вэ зөвч вэ? Харцаа хатуу зөөлөнөр тэ хэлэхэд өөрсдийн үннийг таних иршхийг өөрийн сэтгэлдээ тэгээсэй дээ. Үнэн чинь худал болж болдог. Худал чинь үнэн болж эргэж болдог нартад хаширлаж амьдрасан. Хаширлаж буудсан болбол өөрийн сэтгэлийн үннээ дагаж уйсаасаа хатаж урагшлан зүтгэсэ. Олон та зүйлийг оюундаа багтааж хаширлаж сэтгэсэн болбол хүмүүний нарт та үнэн хэмээж өөрийн сэтгэлдээ зүрхээрээ баясаж оюунаараа тунгаасан зүйлтэй. Зүтгэлийг хөргөж хүчийг уйсгаж амьдраасаа. Юунд хэмээвээс үнэн худал угаас ээлжлэн үргэлжлэн үнэнтэйгээс тэмцэж худалтайгаас тэрсэж болно. Гэвч өөрийн итгэлийн үнэн өнөд өөрт хөг болж оршоосаа. Тэм. Энэ чухал шүү. Юунд хэмээвээс итгэл бөгөөд өөрийн санагалцсан үнэн өөрт хүслийг нь тодолж мөрөөдлийг нь жигүүрэлдэг байхгүй. Та нар юуг үнэн гэж санаж эрг цагийн хэлхэндээ юуг сэтгэлдээ мөрөөдөд болгож хүсдэг. Энд чинь юу хүрэх бол эзэн би чинь байхгүй. Таних мэдсэн ухаарлж
хашралж дийлсэн чадамж, хар цагааныг ялгаж дийлсэн тэнхэл чанар шанаа. Харин тэр хүслийг үнэнтэйгээр эзэн болж идэлхэд голчин цагаа тойрогч нь хар байх учиртай. Зэл тамбай, суу тамбайч. Суур нь хүнлэг байхыг л хүсээ дэвэрсэн байна. Сэтгэлдээ багтааж оюундаа бүхлэж итгэлээ өргөх хөвөөс тэнгэртээ нийцэж даасан тэнгэрчин түшиж байгаа. Орш хуучин манаж заяач нь өөрсдөө ч номерлож байгаа шүү. Энэ гал морин жилд хөх толбтой Монгол заяатан бүхэн үнэн байгаасаа, шудраг байгаасаа, ирээдүйн цагийнхаа төлөө зүтгэлтэн байгаасаа, энэ бие өргөсөн ч хамаагүй жудагтан байгаасаа, амьдарч байгаа амьдын цэнэ хар цагаантай туулгата хорвоод ирээдүйн цагийн үрстэй үнийг өгүүлэхийн төлөө өөний бие өргөсөн. Сайн цагийг сэтгэлдээ дуудалж өөхөн бие зоригдсон хөглөөс ойлгож хүсэ. Үнэн буудлаатай цагт өөрийн сэтгэлдээ үнэн худлыг тээсэн хашралсан өрсөн үнэнийг нь хялбар сонирдож бардаг. Хялбар сонирдсон өрсөн хай хатааж өргөж бардаг юм шүү. Тэгэхээр тиймтэй өөрийн үнэнтэй өрсөн өөрсдийн уухайг хатаагаас тэгвэл төрдөж тэргүүн өрсөн тодорхой. Тэгвэл уухайн дууд чинь өрөөлөө мандалах учигтан өрсөн тодорхой. Тэгвэл өөрийн үнэнтэй өнийн цагт чинь өрнөх ирээдүйн үннээ сэтгэлдээ тээсэн өсч манлайлах нь тэр өрсөн тодроос. Тийм. Тэгсэн. Яг нэг ийм тохиолдол яг байгаа юм. Тэрний юу гэхээр нэг хүнээс сонсож байсан. Тэр нэг миний ойрын хүн юм л да. Амьдралын үннийг би бол ойлгоод таних мэдсэн. Утга учирыг бол ингээд өөрийнхөө олоод мэдчихлээ. Тэгээд Монгол түмнээ ингээд бодонгууд нүүдэлчин одоо соёл маань ер нь бол монголоор л дуусч байна да. Тэгээд ер нь бол нүүдэлчин соёл дуусахтай зэрэгцээ дэлхийн ертөнцийн сүрхэн тодорхой даа гэдэг. Тиймэрхүү итгэл үнэмшилтэй явж байгааг сонсоод тэр хүний бодлого харамсалтай төрсөн. Тэгээд ийм хэдийгээр ингээд одоо нас тогтсон өөрөө үннийг тань мэдсэн мэт боловч хэдийгээр ингээд амьдралд одоо тэр нухчаанд хашир зан суусан гэдэг боловч нөгөө талаараа зүрх зоригоо алдсан юм удаа гэж одоо миний хувьд дүгнээд байгаа. Тэгэхээр яг тийм одоо үрсийг хэрхэн дагуулж илүүтэй Монголоо одоо мөнхөд оршихын тулд бид бүхэн сонирн нэгдсэн хүмүүс яавал зөвхөлтэй юм бол та. Хавар жилээр нь хамаар шүүтэй. Чихэнтэй хэлцэж байгаа нь. Сэтгэлийн гал нь бөхөрсөн. Хожуунастай өрсөн болвол эргэж тэнхэл болоход хэцүүтэй л болов та. Та хүний хувьд болохоор 60 гарцсан хүн байсан л та. Тэгвэл тэгэл өөрийн сэтгэлийн үннээр хөрсийг хөрвөөж таарна. Атуулж үнэн тэр. Гівчиг өсөж өндийж байгаа тархитангуудад болбол өөр шүү дээ. Тэгэхээр юунд сэтгэл чилээж бодол хүлээхэл өөрөө бод. Биднээ сурхаас илүүтэй.
тааж мэддэг таван хам тамшааж мэрдэг тарлан бох биш бид яаж мэдэх вэ? Тийм үү? Мөчөглөн үг хэлэлцсэн биш. Өчөглөн өгүүлхэн ч хэлэг. Үртэй чиний л хэрэг байхна. Хэрэгтэй өөрийгөө сорьсон хөвгөл байхна. Таниулан мэдүүлж ухааруулан дийл үзлээ. Нүгчин амьтай өөрийн оюундаа санагалцсан үгчин эртэй байна л гэж өөртөө сэтгэх. Үгүй та нар амьтай хэмээн өөрсдийн оюундаа сэтгэгээд. Жаалыг өөрийн заяанда чөмөгтэй байхыг л зорж байгаа. Чиний үнэн хэр хүчтэй байхаас үгчин ундрахтай амьтай гахна. Чиний хүнэн хэр хүчтэй хөгтэй байхаас өрөөлийн сэтгэл өвгөө бодолд буудал сонордог тахнэ. Нэгэр идэр залуу хавартай тааварсан байна. Ирээдүйн цагаа үргэлжид сайнаар өөрсдийг бодол бөгөө зүтгэлийг ерөө. Мөнтэй хүс, мөнтэй өөртөө тулгын шаард. Тэгвэл цаг нартаа та нар их л зүйлийг бий болгоно. Заяаны нартаа олонтой зүйлийг даван гарна. Даван гарч таны мэдхийн хэрээр өргөн олныг дагуулна. Өнөд болоо хараа цагаан хатуу зөөлөн хэмээж бөө заяа танч гэлэг өрөөлийн үгний бай. Өнөө хотлын сайд эргэлдэн бой гівчиг. Нартад бодосон удам заяаны тэнгэр дээдэд. Хүрс олондоо сайныг нь санаж өчхийг нь тосолох гэж үг айлтж л байгаа. Тэм. Мөнэртэй бодолж ирэн цагтаа оршивч. Сайныг үлдэхийн төлөө тэмцсэн бой. Эвчиг сайн унартад угаас зэрэгцсэн бодлого чигт. Мөн байхгүй болвол та нар яаж нартад орших вэ? Сайн байхгүй бол яаж итгэлийг өргөж голчиг барих вэ? Нэхэр сайн муу саар бадг нь аль нь зэрэгцсэн оршиг. Гэвчиг сэтгэлдээ хөх тэнгэрээ дээдэс өвгөд дээдээ бараацсан өг сургаалын дагсан үнэн худлын жичгэлсэн алдаа оноогоо таньсан ах унартаа төвшигдэхийг хүссэн. Төв бие тэтгэж өрх бүлээ манаж өргөө хотлоо хаацаалах та төр тэг төшиж төмөндөө түшигтэй. Оршихыг хүссэн заяа тангууд нь хариун байг. Тийм үү? Муулах нэг нь муулж л байг. Сайлах нэг нь сайлж л байг. Өнөд та нар харин түшигтэй ш. Муулаад байгаа хуягтан байгаас өчөглөн золгоосоо зэрэгцэн буудлаасаа. Шид үзүүл үзэж хүч вараадуул харж хайл тайлмаарч хатуурхан хилцүүл хилцээсэ. Өчөглөж бодсон өвгөд олон өнөд өөрсд сургаал айлтахта үнэн байж өөрсдөд дэм болохыг хүссэн байж таарна. Сэтгэл оюунд нь гэгээ татуулж өгүүлтэл мөртөн нүмер болохыг хүссэн байж таарна. Тийм. Өгүүлсэн өвгөд олны үгнээс өөрөө би энд нь хаялахтай байна уу? Учиг ухаж ухаарал болгож өөрийн заяаг хөнгөлж өрнөх заяандаа өөрөө түшигтэй буудал гэсэн хөгөө бод. Төвөнд нь харин сонордож баясаж дийлэх гүрсэн.
Тото хитэн дараатай үгсээ тамлаг болгож таалаад байвал зэрэгцэн буудлаас хараа хайлтсан наадаас харин та миний урс зүтгэлийг өрөх тойтгэлийг бууцаа үнэн угаас тэмцэлтэй байдаг юм шүү. Мэдв. Хар цагаа хат тозгөлөг илээдэг нартай хэлэхэд хамгаалж болох үнэнээ өнгөлж яваарай та.